За хэдүүлээ өнөөдөр хэрхэн Dime Mobile Legends-ийн Dime авах вэ гэдэг аргыг заана. Эхлээд дансаа цэнэглэх ёстой. Тэр гүйлгээ цэнэглэхдээ нь дараа цэнэглэнэ. Тэр яах вэ? Тэрийг шууд хаяад шууд асгал юулээ. Алгасаад шууд Dime цэнэглэх цэц рүү оръё. Энэ хамгийн дээр байгаа Mobile Legends руу дарна. Тэгэл доошоо ID-гаа ингээд энэ ID оруулах гэдэг дээр өөрийнх нь ID-г оруулах хэрэгтэй. Нэг оруулсан ID чинь доор ч ингээд гарч ирэх боломжтой бас. Бас ингээд 2x Diamond, эсвэл энгийн Diamond гэдэг өөр байгаа. Би бол энгийн Diamond-аас 1100 төгрөгөөр 20 Diamond авна. Авах гэж байна. Одоо энэ дээр өөрийнхөө уцаад утасны дугаар дээр чинь код ирэх хэрэгтэй. 6 оронтой код хийн. Орно. Очно. Тэгээд тэр 6 оронтой кодыг харжгаад энэ дээр хийх ёстой. Тэгэл гүйлгээ чинь баталгаажаад ингэж go гэж юм гарч ирнэ. Тэгээ шууд email рүү орно. Email рүү ороход тэгээд Diamond орж ирсэн үгүй шалгана гэсэн үг. Ер нь бол Montpellier шууд орж ирдэг. Далай цэгмэн болохоор юу лээ жоохон удаж орж ирд юм аа. Юу лээ ачаалттай өдөр хагас сайны 4 цагт ер нь free token гарсан үед амар ачаалттай байдаг. Тийм Montpellier өмнө ачаалттай байдаг байсан. Тэгэл одоо арай гайг болсон байлээ. Тэгээ харж байна уу миний Diamond ороод ирсэн байгаа сорно. Би өмнө 12 Diamond байсан. Тэгээ одоо ингээ 32. Тэгэл шууд ингээл хийлдэн зodiac авчиж байгаа юм да. Уг нь бол авч болох байсан. Гэхдээ хэрхэн Diamond цэнэглэх вэ гэдгийг заанга бас эсгийн авж байгаа бичлэгээ бас хийчихье гэж бодоод тэгэл энэ бичлэгийг хийлээ дээ. Бай.